Сайн бацгаана уу та бүхэндээ шинээр BNB сувгийнхаа зүгээс бичлэгийг үзэж байгаа үеийн мэндийг хүргье. Хэрвээ миний өмнө нэг хүн уйлаад өөрт нь тохиолдсон зовлонгоо ярил би түүнийг үнэн ярьж байна гэж боддог. Яагаад гэвэл нулимс худлаг хилдэггүй гэж би итгэдэг. Гэхдээ хэрэг тэр нулимсны цаана ямар нэг юм нуугдаж байвал яах вэ? Гэтэ тэр нь үнэхээр үнэн зүйл үү, худлаа зүйл үү гэдгийг яаж мэдэж болох вэ? Тэгвэл өнөөдөр бид та нартай нулимсны цаана нуугдсан нэг аимшигт хэрэгийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд хэрэгтэй шууд орцгоё. 2004 онд 16 настай ахлах сургуулийн сурагч Алексия 20 настай оюутан Жонатантай танилцжээ. Тэр үед Алексия найзуудтайгаа цанын баазад амарч байхдаа даруухан царайлаг атлаа өөртөө зориглон ярьж чадахгүй байгаа энэ залууг анзаарч харсан байна. Тэр өөрөө утасны дугаараа өгч хэдэн 7 хоногийн дараа болох төрсөн өдөртөө хүрчээ. Төрсөн өдрөөр нь Жонатан ирсэн бөгөөд Алексиагийн ээж Изабель анхудаа үнтэй танилцсан бөгөөд эхэндээ тэр охинтой чацуу гэж бодсон ч Жонатан насанд хүрсэн үнээс 4 ах гэдгийг мэдсэн ч тэдний харилцаанд хориг тавиагүй юм байна. Алексиагийн эцэг их нь охиноо амьдралынхаа ханыг өөрөө сонгох хэрэгтэй гэж боддог учраас охиныхон сонгосон хүн бол гэр бүлийнх нь хувьд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Алексия Жонатан хоёрын хувьд энэ нь анхны жинхэнэ хайр байсан бөгөөд тэд эхнээсээ л маш дотн гашаач явсан хамтдаа соронч шиг наалцсан мэт бараг салшгүй ус болсон. Алексия ахлах сургуулаа төгсөөд их сургуульд боловсрол шинжилгээ ухааны чиглэлээр Бөзөнсөн хотод суралцах болсон учраас Жонатантай хамт жижиг байр түрээслэн амьдрах болжээ. Хамт амьдарч эхэлснийхаа дараа тэд Хайпи нэртэй нэгэн муурт идэж түүнийгээ өөрсдийн хүүхэдчгээл хайрладаг байж. 2015 оны 7 дугаар сарын 18-нд буюу танилцсанаасаа 11 жилийн дараа тэд Пирей хотын захиргаанд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Алексиагийн ээж Изабель тухайн хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан тул хурмын ёслолыг өөрөө баталгаажуулжээ. Хурмынхаа дараа тэд номхон далайн арлуудад балсараа тэмдэглээж дараа нь Алексиагийн өвөө эмээгийнх нь хуучин байшин руу нүүсэн бөгөөд энэ байшин нь Грей Лавил гэх 50000 орчим хүн амтай 50 жижиг тосгонд байдаг. Тэнд бараг ноцтой хэрэг гарч байгаагүй хүн бүр бие биенээ таньдаг газар байв. Алексия сургуулаа төгсөөд Кредит Мютуаль банкнд ажилд орсон. Харин Жонатан бичиг хэрэг, компьютерийн дэлгүүрт ажилдаг, дуу цөөнтэй, ичимхий нэгэн ч гэсэн тэр бусдтай ээлдэг, хадмуудтай үнэхээр үнэнч төгс хүргэн гэж үнэлэгддэг байв. Алексиагийн аав Жон-Пьер хүртэл хүн бүр Жонатан шиг хүргэнтэй байгаасэ гэж ярьдаг байж. Хосуудын харилцаа 10 жилийн дараач төгс мэд харагдаж, олон нийтийн сүлжээнд үргэлж аз жаргалтай, эв найрамдалтай харагддаг байлаа. Спорт бол тэднийг удам ойртуулсан нийтлэг сонирхол нь байсан. Жонатан хөл бөмбөөр хичээлдэг байсан бол Алексия усан цэлэлтийн сайн дамирчин байв бөгөөд хоёулаа гүйлтэд дуртай байжээ. Алексия 7 хоногт хэд хэдэн удаа гүйдэг, заримдаа нөхөр нь ч гэсэн хамт явдаг байж. 2017 оны 10 дугаар сарын 28-ны Бямб гараг. Өглөө эрт Алексия гүүхээр шийдсэн нь ердийн л амралтын өдрийн зуршил байв. Тэр ээж авдаа сайн уу гүүхээр гарлаа. Амжуул очиж уулзъя гэж мессеж бичсэн байна. Гэвч тэр очоогүй. Тэр тусмаа гэртээ буцаж ирээгүй байна. Энэ өглөө Жонатан эхлээд өөрийнхөө ээж дээр очиж дараа нь ажил руугаа эвдэрсэн принтер засахаар явсан байна. Ажил дээрээ нэг их удалгүй 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн ч Алексия ирээгүй байгааг анзаарч төгшөж эхэлсэн бөгөөд түүн рүү залгасан ч хачирхалтай нь Алексия уцаа авахгүй байв. Тэр даруй хадмууд дээрээ очиж дараа нь хүргэн ахтайгаа хамт эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очин хосолд орсон эсхийг лавлаж 12 цаг 25 минутын орчимд цагдаагийн газарт эхнэрийнхээ алга болсныг мэдгдсэн байна. Илт сандарсан байдалтай тэрээр өглөө 9 цагт гүүхээр гарсан бол аль хэдийн гэртээ ирсэн байх ёстой хэмээн мэдүүлсэн байна. Алексия гүүхээр гараад сургаггүй алга болсон тухай мэдээ тархаж эргэн хайх ажиллагаа шуурхаа эхлүүлдэг. Ер нь бол насанд хүрсэн хүн алга болсон гэхэд цагдаа нарт тэр болгон шууд эргэн хайх ажиллагааг эхлүүлдэггүй. Гэхдээ энэ удаа яагаад ийм хурдан эхлүүлсэн нь их сонин. Ингээд эргэн хайх ажиллагаанд цагдаагийнхнаас гадна хөршүүд, найз нөхөд, ойролцоох суурингийн орсон суугчид хүртэл нэгдэж, зарим нь ой модаар сам нойж, зарим нь зам дагуу шуудуу жалгыг шалгаж байлаа. Мөн дороо ашиглаж нохоон эрдлийн багийг ч дуудсан байна. Хайлт 2 өдөр үргэлжилсэний дараа 2017 оны 10 дугаар сарын 30-нд Пирей хотоос хэдхэн километрийн зайтай ойгоос цагаан даван дороосон хэсэгчилсэн шатаас нь цогцсолжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээг Бөзөнсөн хотын их сургуулийн эмнэлэгт хийсэн ба цогцос Алексия болгон тогтоогдож түүнийг зодож гараараа боомлж хөнөөсөн байсан байна. Гэхдээ бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй гэсэн үнэлт гарчээ. За Алексиаг таньдаг байсан хүмүүсийн хувьд бол энэ мэдээ асар хүнд цохилт болсон. Түүнчлэн 2000-ад оноос хойш
Францад гүйж байсан эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн хэд хэдэн хэргийг санагдуулан ижил төстэй байдал олон нийтийн айдас зочрлыг улам нэмэгдүүлжээ. Хэрэг шууд л үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслээр засагдаж нийгмийн сүлжээнд өргөн хилэлцэгдэв. Энэ эмгэнэлт хэргийн төвд Жонатан байлаа. Гэнэтхэн бэлэвсэрсэн аимшигт гэмт хэргийн улмаас амьдралынхаа ханыг алдсан нөхөр. Цогцос олдсны дараах өдрүүдэд тэр хай сайгүй гарч хөвлөлд уй гашуу дүүрэн ярилцлага өгч камерын өмнө нулимс сунгаж байв. Түүний хоолой зангарч Алексия бол миний гэрэл гигээ байсан. Миний хүчил төрөгч байсан. Бидний нэгтгэдэг зүйл бол биелт спорт. Тэр миний хамгийн хүчтэй дэмжигч, намайг сорилт бүрийг даван туулахад хүч өгдөг хүн байсан. Бид харцаараа л ойлголцдог хэмээн сэтгэл хөдлөлөөр дүүрэн үгс хэлж байв. Тэр хүзүүндээ Алексегийн хурмын бүгдийг зүйлт болгон зүүж салгалгүйгээр авч явж байлаа. Тэрээр хадам эцэг ихийнхээ тээвэрт зөвхөн өнөж Изабель Жомпьер нарч өөрсдийн уу гашууг үл харгалзан түүнийг түшиж тайвшруулж байлаа. 2017 оны 11-р сарын 5-нд Алексегийн дурсгалыг хүндэтгэх цагаан жагсаал зохион байгуулагдсан. Жагсаалын тэргүүн игнэнд нөхөр болон эцэг эх нь хамтдаа алхаж урд урдынхаас илүү эв нэгдэлтэй харагдаж байв. Тэр өдөр 8,000-аас 10,000 хүн цугласан нь ердөө 5,000 оршин суугчтай жижиг хотын хувьд урд байгаагүй том цугларалт байсан. Бараг 2,5 км үргэлжилсэн нам гүм хүндэтгэлтэй жагсаалын үеэр Жонатны эмгэнэлд автсан царай Франц даяар олон хүний сэтгэлийг хөдөлгсөн. Жагсаал гүүгчдийн дасгал хийдэг голын эргээр өнгөрч дараа нь Алексегийн эцэг эхийн баар тамхины мухлагийн өмнө хүмүүс цэцэг ла өргөсөн байна. Түүний уй гашуу ил тод эмзэг дүрх олон хүнд итгэл төрүүлж гинэт амьдралынхаа ханыг алдаж золгүй гэмт хэргийн хохирогт болсон тэр Франц даяар гашуудлын нүүр царай болон хувирсан юм. Ийм аимшигт жигшүүрт гэмт хэрэг гарсан үед олон нийт хохирогчид хамгийн ойр байсан хүнээс жинхэнэ гунгийг олж харахыг хүсдэг. Хэвлэл мэдээлэл сошиал орчин энэ сэтгэл хөдлөлийг улам дэвэргэж Алексиад шудраг ёс гэх урайг үндэсний хэмжээний хөдөлгөөн болгож хувиргасан. Гэвч энэ хооронд Бизансон хотын мөрдөн байцаагчид чимээгүйхэн маш нягт мөрдөн шалгуулт явуулж байв. Тэд хэвлэлд юу ч задруулалгүй зөвхөн баримт цуглуулж байсан бөгөөд тэр бүх баримт нэг л зүг рүү зааж байсан нь олон нийтийн өрөвдөж байгаа тэр хүн юм. 2017 оны 10-р сарын 28-нд Алексия алга болсон өдөр Жонатанаас анхны мэдүүлгийг авсан. Прокурор түүний ярианд нэг л зүйл буруу байгааг анзаарч илүү гүнзгий шалгах шаардлагатай гэж үзсэн юм байна. За мөрдөгчдөд с ิจ дөрүүлсэн жижиг үл анзаарагдсан нарийн деталь олон байсан ч тэдэнд маргашгүй нотлохоо заавал хэрэгтэй. Хэдэн 7 хоногийн дараа нэг хөрш мэдүүлэг өгсөн. За тэрээр 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 1 цаг 30 минутын орчимд Жонатны машин төмөр хавтан дээгүүр явж өнгөрөхийг сонссон байна. Цонхоороо харахад Жонатны ажлын фургон машин байжээ. За гэвч Жонатан шөнө 12 цагийн орчимд их нэртэйгээ унтсан. Тэр шөнө хаашаа ч яваагүй гэж мэдүүлсэн. Мөрдөгчд машины GPS системийг шалгахад үр дүн нь гэрчийн хэлснийг баталсан бөгөөд машин яг 1 цаг 30 минутанд хөдөлж GPS мэдээллээр тэр машин Алексегийн цогцос олдсон. Яг тэр ойд очсон нь бол тогтогдсон. Шинжээчид хэргийн газарт очиж дугуй мөрийг шинжээлж хэв аван наривчилсан дүн шинжилгээ хийсний дараа мөр нь Жонатны ажлын машины дугуйтай яг таарсан байдаг. Цогцыг ороосон цагаан давууг Алексегийн ээж Изабель за энэ бол тэдний гэрийн орны давуу мөн өө гэж баталсан байдаг. За мөн тэдний гэрт хийсэн нэгжлийн үеэр дутуу хэрэгэлсэн таггүй шүршигтэй шатамхай бодисны сав олдсон. Харин хэргийн газар цогцсны доороос олдсон цагаан хуунцар таг нь тэр савны таг нь мөн болж нь батлагдсан байдаг. За тэгээд шатамхай бодис Алексегийн зүүн хөл аарцаг хүзүүний орчим хүчтэй шаталд өгсөн хэсгүүдээс илэрсэн. Тэр гал хэд хэдэн цэгээс эхэлсэн нь зориуд шатаасан байж болжшгүй гэдгийг бол илтгэж байгаа. За дээрэс нь эхний өдрөөс л анзаарагдсан нэг зүйл бол Жонатны бит байсан шарх сорив шүдний мөр. За прокурор болон мөрдөн байцаагчид үүнийг бол анзаараад зураг авч баримтжуулсан байсан. За энэ талаар Жонатан хэлэхдээ 10 сарын 27-ны орой админдаа хоол идээд 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Түүний ирснийхаа дараа их нэртэйгээ ширүүн маргалдсан. Тэр үед Алексия түүнийг маажиж хатсан гэж мэдүүлсэн байна. За мөн тэд хүүхдтэй болох гэж оролдож үр тогтоох эмчилгээ эхлүүлсэн байсан. Үүний улмаас Алексия дааврын им уудаг байсан бөгөөд энэ зан аашийг нь өөрчилж заримдаа түрэмгий болгодог байсан гинэ.
За Алексей алга болсны маргааш одоо Жонатан хадам ээжигээ одоо унтлагынхаа өрөөнд авчираад одоо хүн шургуулга дүүрэн им одоо харуулсан байгаа. За тэгээ энэ бүхнийг Алексей уудаг байсан. Энэ эмнүүдээс л боллоо хэмээн одоо ярьсан байна. Тэгэхээр одоо энэ тайлбар нь Изабельд одоо эргэлзээ маш их төрүүлсэн байсан. Учир нь охин нь одоо ийм зүйл огт ярьж одоо байгаагүй гинэ. За задлан шинжилгээгээр Алексей амьд үлдэхийн тулд маш хүчтэй тэмцэлтсэн нь бол тогтоогдсон бөгөөд тэр тусмаа одоо баг хумсаа эргэтэл нь бол майдсан байгаа. Жонатны гар дээрх тэр гүн одоо урагдуултууд нь одоо жирийн маргаанаас үүссэн мэт харагдахгүй байсан. За хордлогын шинжилгээгээр Алексейгийн цуснд нойрны эм, булчин сулруулагч, өвчин амдаагч гэсэн одоо 3 одоо эмийн бодис илэрсэн. За эдгээр нь жирэмсэн үед бол хэрэглэхийг хориглодог эмүүд байсан байгаа. За Алексей одоо жирэмслэхийг маш их хүсэж байсан нэгэн байхад яагаад тэр одоо жирэмслэх боломжийг нь бууруулах, ууж болохгүй эмүүдийг одоо сайн дураараа уух ёстой вэ гэсэн асуулт бол гарч ирсэн. За тэгэхээр түүний одоо цуснд илэрсэн тэр булчин сулруулах үйлчилгээтэй эм нь 2013 онд Францад одоо зарахыг хориглосон юм байсан. За тэгтэл 2017 онд 4 жилийн дараа түүний биед яаж илэрсэн байж болох вэ? За эндээс ойр дотных нь бол Жонатан эхнэрээ аажмаар хордуулж байсан юм биш байгаа гэсэн аимшигтай бол таамгийг бол дэвшүүлсэн. Ягаад тэгэхээр одоо 2016 оны сүүлээс эхлэн одоо Алексейд тохиолдож байсан тэр учир битүүлэг, ухаан баларталт, бие суулралт, гинтийн хямралуудыг бол үүнтэй одоо холбоотой байж магадгүй гэж үзснээс бол тэд нэр тэгж таамагласан байгаа. За тэр одоо олон эмчүүд үзүүлсэн ч тодорхой онш гарч байгаагүй. За дээрэс нь Алексей Жонатныг одоо өөрийг нь мансууруулж иж магадгүй гэж одоо бодож байгаагаа ээж явдаа хэлсэн байгаа. За мөрдөгчд Жонатны одоо эмнэлгийн түүхийг шалгаж, эдгээр эмүүд нь одоо түүнд жороор бичигдэж байсан эсхийг нягталж, мөн хосын одоо банкны үйлчилгээг шалган интернетээр эм худалдан авсан эсхийг зэргийг бол хайсан ч гэсэн ноцтой тийм нотлохоо олж чадаагүй. За хийгдсэн ДНХ шинжилгээгээр Жонатны одоо ажлын машины тээшнээс 3 одоо ДНХ илэрсэн. За нэг Жонатных, тэгээ Алексейгийнх болон одоо өөр нэг хүнийх байсан. Тэгэхээр 3 дахь өөр нэг хүнийх нь одоо Жонатантай ойрын хамааралтай байх магадлал өндөр байсан ба одоо энэ түүний ээж Мартиних байсан байгаа. За тэгвэл ээж нь одоо хүүхдтэйгээ хамт цогцос зөөсөн болов хэрв Жонатан үнэхээр алуурчин бол ээжигээ хамсаатан болгосон хэрэггүй гэсэн одоо бас асуултууд гарч ирсэн. За ээжийнх нь ДНХ ачааны хэсэгт байсан одоо модон хавтан дээр илэрсэн бөгөөд уг хавтанг одоо 10 дугаар сарын 28-ны өглөө Жонатан одоо ээжийнхээ гэрээс авчирсан хайрцаг принтерийн доор байрлуулсан байгаа. За ээж нь зүгээр л одоо тэр хавтанг машинд хийхэд тусалсан байсан бөгөөд одоо түүнээс цааш оролцсон гэх нотлохоо бол байгаагүй. За мөн Жонатны зан авир с жигтэй байсан. За эхнэр нь гүүгээр гарснаас хойш 50 минут хүрэхгүй хугацааны дараа бол аль хэдийн аав ээжт нь зурвал сэлгээгээд алга болсон тухай мэдэгдсэн. За энэ бол хэтэрхий хурдан хугацаа. За бараг л тэр хизээж одоо буцаж ирэхгүй гэдгийг нь одоо урдчлан мэдж байсан юм шиг л ажилласан байгаа. Ингэснийхаа дараа ажил дээр очихдоо тэр тайван, хэвийн байдалтай байсан нь түүний одоо илэрхийлж байсан одоо айцтай эрс зөрчилдсөн явдал байгаа. За олон нийт эхэндээ Жонатантай хамт уйлж байсан ч цөөн хэдэн хүн одоо түүнд эргэлзэж эхэлсэн байна. За камерын өмнө хадам эцгийнхээ одоо тээвэрт уйлж буйд өрсийг одоо хүмүүс дахин үзэж удаашруулж анхааралтай ажиглаж эхэлсэн. За зарим нь одоо түүний нүүрэн дээрх агшин зуурын бичил илэрхийлэл, харцаа буруулж одоо байгаа байдал, өөрийгөө хинэж байгаа мэт хит хяналттай байдал зэргийг нь бол анзаарсан. За ингээд олон нийтийн эргэлзээ ихсэж уй гашуу одоо багаар алга болж байгаа. За ер нь бол хэрэг гарснаас 48 цагийн дараа мөрдөн байцаагчид Жонатны утсыг чагнаж байнгын нууц хяналтанд авсан байна. Энэ хугацаанд одоо тэр орой бүр хадмуудтайгаа хооллож, номын сандуучиж, Дижон хотод одоо найзуудтайгаа уулзаж учирч одоо Жуга мужид марафон гүйлтэд оролцсон байгаа. За тэгээд Алексейгийн авсыг сонгож оршуулгын ажлыг ч бас зохион байгуулсан. За эцэст нь 2018 оны 1-р сарын 29-ний одоо өглөө цагдаа нар одоо Грейлавил дахь гэртэн түүнийг баривчилж одоо шууд цагдан хорсон. Тэдний гэрт нь одоо нэгжлэг хийж байшинг нь битүүмжилсэн байна. За Алексейгийн эцэг эх Изабель Жон-Пьер нар бол одоо 14 жилийн турш мэддэг, өөрсдийн хүүшгээ хайрладаг байсан хүргэн нь ийм зүйл хийсэн гэдэгт бол тэд итгэхийг ч хүсэхгүй байсан. За эхний хэдэн цаг одоо Жонатан бүхнийг өгөөсгөж байсан учраас мөрдөгчд дарамтыг одоо аажмаар нэмэгдүүлж зөрчилтэй мэдүүлгүүдийг, баримтуудыг нэг нэгээр нь дэлгэж эхэлдэг.
Цагдаа урах хугацаа дуусахаас өмнө зайлшгүй мэдүүлэг авах ёстой тул түүнд өмгөөлөгчтэй 5 минут уулзах зөвшөөрлийг олгосон байна. За түүний өмгөөлөгч нь үннийг хэлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. За 2018 оны 1-р сарын 30-ны үдээс хойш 30 цагийн байцаалтын дараа тэр эцэст нь Алексеяг алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За гэхдээ энэ нь бол санаатай биш, хараал эзэн осол байсан гэсэн тайлбарыг өгсөн. За түүний хэлснээр эхнэр нь маш их уурлаж хяналтаа алдсан учраас түүнийг дуугүй болгох гэж байгаад амьсгалыг нь боосон гинэ. Гэсэн ч түүний эхнэрээ санаатайгаар хөнөөсөн гих зүйл ангаар эрүүгийн хэрэг үүсгэж албан ёсоор яллагдагчаар татаж хорсон. За бүтэн 3 сарын турш гашуудсан, бэлэвсэн байсан хүн хэдхэн цагийн дотор сэжигтэн алуурчин болж хуурхан тэр. За Жонатны өмгөөлөгч Алексеяг хэтэрхий дарамттай зан ааштай байсан гэж тайлбарлаж үйлдэлийг нь зөөлрүүлэх оролдлого хийсэн байгаа. За сошиал орчинд маргаан дэгдэж зарим нь Жонатны гин буруугүйд итгэцсээр байсан ч олонх нь шүүх хурал эхлэхээс өмнө түүнийг буруутгасан. За Алексеягийн гэр бүлийн хувьд энэ нь зүгээр л зочрол биш, урвалт байсан гэж үзсэн. За яагаад гэхээр 3 сарын турш тэд Жонатныг өмгөөлж, түүний хажууд зогсож, цагаан жагсаалт хамт алхаж, оршуулгын үеэр сэтгэл санаагаар дэмжиж, нутгийнхны цуу яранаас хамгаалж байхад энэ бүх хугацаанд тэдний өргөн үннийг мэдэж байсан. Тэрч бүхэл охиныг нь хөнөөчхөд, охтыг нь шатааж бүхнийг хуурсан гэсэн үгсэлтэй байсан. 2018 оны 6 дугаар сарын 27-нд Жонатан мөрдөн байцаалтын үеэр мэдүүлгээсээ гинэт буцаж эхнэрээ алсан гэдгийг үгүйсгэн харин хэргийн газар байсан гэсэн байна. За тэгэхээр Алексеяг боомлсон хүн бол түүний хүргэн ах Григорий гинэ. Түүний ярьснаар 10 сарын 27-ноос 28 жил жигшүүн бүх зүйл Алексеягийн эцэг эхийн гэрт болсон. За Алексея эгч Стефанитайгаа маргалдаад дараа нь Стефанигийн нөхөр Григорийтэй маргалцсан гинэ. Григорий хит их ууралснаасаа болоод биеэ барьж чадалгүй Алексеяг боомлж хөнөөсөн. Үүний дараа гэр бүлийнх нь хэргийг нуун дарагдуулахыг бол оролцсон байгаа. За тэрч байтугай эхнэрийнхээ аав Жон-Пьертэй хамт цогцыг нь хойд аваачиж нуусан байгаа. За харин өөрөө хэрэгээ хүлээсэн нь дөнгөж хүүхэдтэй болсон өргөн ахыгаа хамгаалахын тулд байсан гэж тайлбарласан. За энэ тайлбар нь бодит байдлаас тасархай ёс суртахууны хувьд ч жигшүүртэй байсан. Өөрийг нь буруутгаж байгааг сонсоод Григорий зочирдож бүхнийг эрс нисаасан ба гэр бүлийн 4 гишүүн бүгд мэдүүлгийг үгүйсгэж нүрэлдүүлэхийг нэн даруй шаардаж эхэлсэн. За гэвч Жонатан энэ шинэ хувилбараа бол бүтэн 6 сарын турш баримталсан. За энэ 6 сар Алексеягийн гэр бүлийн хувьд 2 дахь удаагийн сүрэл байсан. За Григорийн буруугүй атлаа олон нийтийн өмнө сэжигтэн мэд харагдах болж гэр бүлийнх нь бүхэлдээ аимшигт хувилдаанд оролцсон хэмээн буруутгагдаж нэр төр нь унж эхэлсэн байна. Гэвч мөрдөн шалгалтын явцад Жонатны шинэ мэдүүлгийг батлах ямар ч нотлохоо олдоогүй бөгөөд энэ нь дахин нэг худал мэдүүлэг болох нь ил болсон. За 11 дугаар сарын 29-нд нүүрэлдүүлэх ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд Жонатан Алексеягийн гэр бүлийн 4 гишүүнтэй бол нэгээр нь нүүр тулсан. За Григорий, Жон-Пьер, Стефанитай үргэлтгэхэд тэр өмнөх мэдүүлгээл дахин давтаж хүргэн ах нь боомлсон гэр бүл нуун дарагдуулсан гэж бол зүтгэцээр байсан. За тэгэд энэ үргэлдүүлэлт бол үр дүнгүй өнгөрсөн байгаа. За тэгээ хамгийн сүүлд Изабель орж ирсэн бөгөөд нүүрэлдүүлэлт нь 1 цаг 20 минут үргэлжилсэн ч бас л Жонатан дахин тэргээ өгөөсгэж худлаа түүхэд давтсаар байсан. Гэсэн ч Изабель уулзалтанд хоосон ирээгүй байсан. Тэр Алексеягийн Хаппи нэртэй мууртайгаа хамт авахулсан зургийг нь авчирсан байсан. За тэр муурыг Жонатан бараг л өөрийн хүүхэд чиг үздэг байсан. За Изабель зургийг гаргаад түүнд харуулад чи энэ муурыг мартсан байх боломж байхгүй. Тэр одоо ч чиний сэтгэлд байгаа байх. Чи муурыг бодож байгаа зү гэж асуусан байна. Тэгэхээр тэр муур нь тэдний хамтын амьдралын, хайр сэтгэлийн бэлэгдэл байсан. Изабель зориуд тэр холбоог нь хөндөж муурны тухай Алексеягийн тухай ярьж эхлэхэд бол Жонатны дотор буцалж эхэлсэн нь бол мэдэгдэж эхэлсэн. За тэр зураг хараад маш их чтэйгээр уйлж эхэлсэн байгаа. За Изабель үргэлжлүүлэн бид чамайг 10 гаруй жил хайрласан. Чи бидний төрсөн хүү шиг л байсан. Бид та хоёрын төлөө бүхнийг хийснийг чи мэдж байгаа. Хэрв чи биднээс уучлал хүсэж байгаа бол бидэнд үннээ хэлээ. Бидэнд ойлгох боломж өг гэж хэлсэн байгаа. За эдгээр үгс Жонатанд хүрсэн бололтой. Тэр өрн нурж унан эцэст нь Алексеяг өөрөө хөнөөсөн гэдгээ дахин хүлээсэн. За дараа нь хатан ээжийнхээ өмнө өвдөг сөвдлөн уучлал гуйхад Изабель түүнийг босгоод тэрвэрч баярлалаа гэж хэлсэн байгаа.
За тэгээ 2 минутын турш тэд хоёул нулимс туслуулан тэрвэрлэхэд танхимд одоо цаг хугацаа зогссон мэт ямар ч чимээгүй болж хөнгөөлөгч прокурорууд ч хүртэл бас бараг л нүдэндээ нулимс унах шахуу юм болсон байгаа. За тэгээ шүүхийн байрнаас гарахтаа Изабель тайвширсан харагдаж одоо 6 сарын турш хилсээр буруутгагдсан одоо Грегори эцэст нь бол амьсгаа авахтайгаа болсон. За 2018 оны 12 дугаар сарын 25-нд Грегори Жонатаны эсрэг одоо худал гүтгэлэг буюу санаатайгаар худал мэдүүлж бусдыг гүтгсэн гэх үндслэлээр гомдол гаргасан байна. За түүний өмгөөлөгчийн хэлснээр ийм жигшүүртэй гүтгэлгийн бай болсон хүний хувьд энэ бол зүй ёсны алхам аа гэсэн байна. За Грегоригийн гаргасан гомдлын дараа гэр бүлийн бусад 3 гишүүнч мөн адил одоо Жонатаны эсрэг хэрэг үүсгэсэн. За одоо алуурчин хэн болох нь бол тодорхой болсон. За харин дараагийн асуулт яагаад аз жаргалтай мэт харагдаж байсан нөхөр одоо эхнэрээ тийм харгас хэрцгийгээр хөнөөс юм болоо. Гэрэл зурган дээрх инээмсэглэл олон нийтийн өмнөх төгс дүр төрхийн цаана байнгын зөрчил дарамт хуримтлагдаж байж. За ялангуяа хүүхдтэй болох асуудал Алексеягийн хувьд одоо бараг донтолт мэт болсон байна. За Алексей ээж болохыг маш их хүсдэг байсан. За харин Жонатан татгалцсан гэхээсээ илүү одоо бол чадаагүй. 2015 оноос эхлэн тэр одоо сэтгэл зүйн шалтгаанд бэлгийн сулралын эмэгтэй болсон нь одоо эмнэлгийн шинжилгээгээр тогтогдсон юм байна. За эмчилгээ хийлгэж юм уусан ч одоо ямар ч үр дүнгүй байсан. За нөгөө талд Алексей одоо өөрөө ч үр тогтоох асуудалтай байсан байгаа. За тэр мис засал болон дааврын эмчилгээ хийлгэж байсан ч жирэмсэлж чаддгүй байсан. За энэ хугацаанд одоо хосын харилцаа улам хүн дээрч хэд мессежээр маргалддаг болжээ. Мөрдөн шалгалтаар олдсон одоо зурвсууд нь хатуу одоо жоромжилсон өнгө айс ихтэй байдаг. 2017 оны хаавар тэд салсан ч одоо хэдхэн сарын дараа бас эргэн нийлсэн байгаа. 7 дугаар сард Алексей эцэст нь одоо жирэмсэн болсон ч 8 дугаар сарын сүүлээр улвсан байна. За энэ нэмэгнэлт явдал тэр хоёрыг хоёуланган зочроосон ч сэтгэл зүйн хувьд өөрөөр нөлөөсөн байдаг. За Алексей нөхөртөө одоо тасралтгүй дарамт үзүүлж хүүхэдтэй болж чадахгүй байгааг нь үнээс болсон хэмээн буруутгаж хэрж буухэл одоо чи бол эр хүн биш гэх мэт хатуу өгнүүдийг хилж доромжуулж заримдаа түүний өмнө одоо секс той ашиглан түүнийг одоо доромжилдог байсан байгаа. За энэ бүхнийг Жонатан маш хүн дээр хүлээж авдаг байсан бөгөөд зүгээр л дахин маргаан гарахаас зайлсхийхийн тулд тэр өдөр бүр 2 цагийг ээжиндээ өнгөрөөх эсвэл хурхирдаг гэдэг шалтгаан хэлж одоо ихчиндээ очиж хондог байсан байна. Энэ хоёрын энэхүү асуудлыг бол найзууд нь ч бас мэддэггүй байсан. Олон нийтийн өмнө тэд эерэг, эв найрамдалтай дүрх үзүүлдэг. Гэхдээ зарим хүмүүсийн мэдүүлгээс харах юм бол Алексей хэрхий одоо хянах гэж оролддог. Жонатаны хоолтыг зогцуулж, хуваарийг нь бол хяндаг байсан байна. За Жонатан хизээч олон нийтийн өмнө гомдолж байгаагүй ч зам байдлын судалгаагаар бол түүний дотоод зөрчил ил болсон. За гэвч Алексеийн гэр бүл өөр дур зургийг бол илэрхийлсэн. Тэдний хэлснээр Алексей ганцаардаж бүхнийг өөрөө зохицуулж явдаг эмэгтэй байсан бол Жонатан зүхтаж хариуцлагаас одоо бултдаг нэгэн байсан гинэ. Жонатаныг шинжилсэн одоо сэтгцийн эмч нар түүний гүйцэд төлөвшөөгүй сэтгэл зүйн хувьд эрт зогссон өөрөөгөө одоо үнэмлэх муутай хүн. Тэрээр одоо 12 настайдаа аавыгаа алдаж дараа нь ээжийнхээ одоо хэд хамгаалтанд өссөн. Алексейтай одоо танилцсанаар тэр нэг одоо өрхүүлээс нөгөөд шилжсэн гинэ. За өөрөөр хэлэх юм бол эхээсээ одоо хамааралтай байдлаас эхнэр болон одоо хадам одоо гэр бүлээсээ хамааралтай байдалд орсон. За түүнд хэд төгс дүр бүтээх, зөрчлөөс зайлсхийх, дотоод мэдрэмжээ дарж нуух хандлага байдаг. За энэ нь эцэстээ бол дотроо хуримтлагдсан ухамдал тесрэхэд хүргэсэн гэж дүгнсэн юм байна. За мөн шинжээчид Жонатанд маягийн 2 талт зан төлөв байсан гэж тайлбарлсан. За нэг нь ээлдэг, тусархуу, захирагдмал одоо Жонатан бол нөгөө нь доторхоо одоо нуусан, түрэмгий давмгаалах хандлагатай Жонатан гэж хэлжээ. За 2019 оны 6 дугаар сарын 17-ны үүрийн 5 цагт Жонатаныг одоо Дижон хотын шоронгоос гаргаад одоо Гревил дахь одоо хэрэг болсон байшинд нь авчирч хэргийг одоо нөхөн сэргийх ажиллагаа явуулсан байна. За 7 цаг үргэлжилсэн энэ ажиллагаанд мөрдөн байцаагч, шүүхэмч, одоо өмгөөлөгчд болон Алексейгийн гэр бүлийнхэн оролцсон байна. За ингээд тэр одоо шүн болсон бүхнийг нэг мөрчлэн ярьсан. 2017 оны одоо 10 дугаар сарын 27-ны орой тэд одоо хадам ээж аавындаа хоол идчихэд 23 цагийн орчимд гэртээ харсан. За гэртээ ирснийхаа дараа Алексей одоо бэлгийн харилцаанд орохыг хүссэн ч одоо Жонатан татгалцсан учраас маргаан болон хувирсан юм байна. За Жонатан машинаа унаж гарахаар одоо түлхүүрээ аваад одоо явах гэсэн ч Алексей уурлаж түлхүүрийнх нь одоо булаах үедээ түүнийг хазаад бас майдсан байгаа. Ингээд зодон бол эхэлсэн.
За Жонатан Алексег одоо шатны хажуугийн хананд одоо нүрээр нь хүчтэй мөргүүлсэн. Дараа нь түүний одоо хашгирахыг бойлуулахын тулд нүүрлөө нь 5-аас 10-аад одоо хүчтэй зогсон байгаа. За үүнийхээ дараа ойролцоогоор 4 минутын турш тасралтгүй хоолойг нь бол боомлсон. За түүний гараа суллах үед нь Алексегийн одоо бие шатны уруу унсан байгаа. Тэр л үед одоо Жонатан эхнэр нь зүгээр ухаан алдсан биш одоо нас барснаа гэдгийг бол ойлгосон байна. За шүүх эмч нарын дүгнэлтээр түүний энэ мэдүүлэг нь Алексегийн одоо цээж, нүүр болон одоо бие дээр илэрсэн гэмтлүүдтэй бол бүрэн нийцсэн байдаг. Алексег хөнөөснийхөө дараа Жонатан цогцсыг одоо даавуунд ороож албаны одоо машиныхаа ачаанд хийгээд ойр руу явсан. За тэнд хортой одоо хөөс цацаж гал тавьсан байгаа. Гэвч цогцос одоо бүрэн шатлгүй үлдсэн. За түүний нэг алдаа нь одоо хэргийн газар дугуун мөрөө үлдээж хөөсний савны одоо хагийг цогцсны доор орхисон явдал байсан. За гэрлүүгээ буцсныхаа дараа өглөө Алексегийн утаснаас эцэгт нь мессеж илгээж одоо өглөө гүүхэр гарсан гэдэг зохиомжтой түүхээ бол эхлүүлсэн байгаа. За Жонатаны шүүх хурал 2020 оны 11-р сарын 16-нд Везул хотын эрүүгийн шүүхэд эхэлсэн. За тэр хэд хэдэн удаа уучлал хүссэн ч үг нь одоо хинт ч хүрээгүй. 2020 оны 11-р сарын 21-нд шүүхийн шийдвэр гарч прокурор бүх насаар нь одоо хорих ял хүссэн ч Жонатанд 25 жилийн хорих ял оноосон бөгөөд 2035 онд одоо 51 наснда хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гарах боломжтой байхаар тогтоосон юм байна. 2024 онд Жонатан гэр бүлийнхнийхээ одоо гүтгсэн хэрэгээр дахин шүүгдсэн ч Безенсоны шүүх одоо Жонатаны худал мэдүүлгийг ёс зүйн хувьд буруу гэж үзсэн ч хууль зүйн хувьд түүнийг санаатай одоо гүтгэлэг үйлцэн гэж дүгнэхэд хангалттай үндэслэхгүй гэж шийдвэрлсэн байна. За 2025 оны 6 дугаар сард давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Үүний дараа Алексегийн гэр бүл дээд шүүхэд хандахаар төлөвлөсөн юм байна. За ингээд өнөөдрийнхөө хэргийг гаднаасаа төгс мэт одоо харагдах харилцаа дотроо задран нурж байж болно. Дуугүй дарагдсан бухимдал, шийдээгүй зөрчил хизээ нэгэн цагт дэлбэрдэг. За хэрв харилцаанд айдас, доромжлол, дарамт орж ирсэн л бол тэр нь хайр бишээ. Аюулын дохой байж болох юм гэсэн үгээр төгсгөж байна. За ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.